Golden Retriever үйлдвэртэй байх 3 давуу талыг яриа. Хамгийн нэгдүгээр маш зөөлөн ирэх, хажуу дээрээ наалдаад суучдаг бүр амар ирэхтэй ерөөсө гадуур явж хахад хүн болгон дээр очиж ирэхлэх гээд байдаг. Тэгээ айгүй тоглох дуртай, байнгын идэвхтэй байх дуртай. Ерөөсөө л ингээл мөнхийн л тоглоно ирэхлэнэ гээл хүүхдтэй айл айгүй зүгээр яа тэр айгүй зөөлөн. За хоёр дахь нь юу гэхээр айгүй ухаантай. Хүмүүс нөгөө нэг ухаантайгаар алдартай мөн үү гэд нийтлэг ойлголттой байдаг. Тэр үнэн команд сайн сурдаг. Хүний үг айгүй сайн ойлгоно. Миний хувьд болохоор энэ үйлдвэр EQ буюу одоо emotional intelligence те хамгийн өндөр гэж үздэг. Хүний сэтгэл хөдлөлийг айгүй сайн мэдэрдэг. Царайны хувирал одоо хоолойны өнгөс биеийн хилэмж мэлэмж ингээд амар сайн мэдэрдэг. Би баярлуул дагаа баярлцдаг. Жохон чимээгүй байвал ингээд хажуу чимээгүй болцдог. Хүнийг мэдрэхтэй айгүй сайн. Тэгээд өөрөө бас сэтгэл хөдлөлөө илэрхийлэхдээ бас айгүй олон тал. Ингээ инээн цаашаа харна чимээгүй болно гэдэг юм уу. Сүүл рүүгээ олон жил болохоор яг ингээ хүн шиг болцдог. Бусад үйлдвэрээс илүү нь ерөөсөө юм сэтгэл хөдлөлийн чадвар нь бол надад хамаагүй илүү санагддаг. Тэгээд гуравт нь юу вэ гэхээр би хаад царай зүс алтлаг шаргал өнгөтэй үсэн ийм зөөлөн намирсан хүрэхэд ингээд айгүй гой зөөлөн хүн шиг гэж ярьдаг. Гадуур дагуулаа явж байхад хүмүүст айгүй юм дулаан мэдрэмж өгдөг. Хүмүүснийх айгаад дээдэггүй. Тэгээ өөрөө бас ингээд зан характерын төв сүр сар гэдэг байдаг болохоор хүмүүс айгүй дуртай байдаг.